Ижлэндийн Open Lab програм хангамжихыг каре 3500 UV молекулын спектроскопийн багцыг танилцуулж байна. GMF-ийн хүрээнд SOFI буюу стандарт үйл ажиллагааны журмууд болон бусад бичиг баримтуудыг ашиглан тавигдах шаардлагуудыг ижлэндийн багц цогцоор хангах боломжтой. Эсвэл төвлөрсөн удирдлагатай техникийн хяналтуудыг ашиглан хялбар аргыг бий болгоно. Та GMF тавигдах шаардлагууд бол Америкийн нэгдсэн улсын хүнсийн мегантлын CFR21, Европын холбооны Annex 11-ийн шаардлагуудыг биелүүлэхийн тулд ижлэнд Open Lab програмыг ашиглан каре 3500 UV-с тоногдох хөрөмжөөс авсан өгөгдлийг бие даан эсвэл лабораторийн бусад тоногдох хөрөмжүүдийн хамт удирдах боломжтой. Эхлээд тухайн төсөл зориулсан хэрэглэгчийн бүртгэл үүсгэнэ. Ямар ч төсөл байсан заавал хэрэглэгчийн бүртгэл үүсгэх ёстой. Төр хугацааны нууц үгийг оруулж өгнө. Хэрэглэгчийн үүргийг оруулна. Үүргүүдээс хамааран хэрэглэгч юу их боломжтойг тохируулж өгдөг. Техникийн ажилтан шинжилгээний арга үзүүлэлтийг өөрчлөх боломжгүйгээр цоожилсан байдаг. Харин чанарын менежер тэдгээрийг өөрчилж чадна. Лабораторийн менежер өөрчлөлтийг зөвшөөрч батлах боломжтой. Нэмэлт мэдээллийг коммент хэсэгт оруулж өгнө. Шинжилгээний аргад оруулж буй өөрчлөлтийг хэрэглэгчийн нэр болон нууцөөр баталгаажуулан зөвшөөрнө. Гарын үсэг зурснаас хойш аргыг өөрчлөх боломжгүй. Тухайн төсөл 5 хүртэл түвшин зөвшөөрж баталгаажуултыг хийх боломжтой. Удирдлагын түвшний дарааллыг оруулахдаа техникийн ажилтан, ээлжийн ахлагчийн дараа лабораторийн менежер гарын үсэг зурах байдлаар тохируулгуудыг хийсэн. Лабораторийн ажлын урсгалын тохируулгыг оруулж өгөхдөө хэн ямар шатанд ямар үүрэгтэйгээр гарын үсэг зурах ёстой вэ гэдгийг тодорхой зааж өгч болно. Хяналт шалгалтаар ямар зүйлүүд болсон болохыг бүгдийг харна. Хяналт шалгалтыг явуулахдаа он сар өдөр ашиглалт өөрчлөлтийн төрөл гэх мэтээр хайлтыг хийж болно. Эдгээр зүйлүүдийг төвлөрсөн байдлаар програмтай холбосон бүх багцууд дээр хийж мөн удирдах боломжтой. Ижлэнд Open Lab системийг ашиглан GMF заасан мэдээллийг дэгдсэн байдлаар удирдах гэсэн шаардлагыг биелүүлэхийн тулд холбогдсон ямар ч багцыг удирдах болно.